найз шинэ хөтөлбөртэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань шинэ оны хамгийн анхны дугаар үзэгчдтэй хүрч байна. За дөнгөж саяны хувьд гэх юм бол үзэгчдтэйгээ хоёр ч үзэсгэлэнтэй бүсгүйг уулзуулчлаа. Харин одоо гурав дахь цочин маань нэг залуу дутагдаад байна. Яг зөв. За тэгээд энэ удаа бидний урилгыг авч ирсэн зочин бол My Voice буюу миний дуу хоолой тэмцээний Гран При шагналт дуучин Хос хоёр өргөд ирсэн. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Телевизэн зураг авгандээ. Баярлсан уу Хосоо? Сайхан баярлсан. Шинжилээр юу хийв? Яг шинжилээр онцлогдох тэр торгон агш. Онцлогдох тэр торгон агшнд би юу яажлаа? Баярлуулаа явжлаа. Бас хүн баярлуулаа явжлаа. Би Төв аймгийнхаа шинжил дээр очиод яг хүмүүсээ баярлуулаа. Тэгээ яг онцлогдохтой ерөнхийдөө баг уралдаад л орж ирсэн дээ. Ямарч гэртээ орсон. Ямарч гэртээ орсон 1 минутын өмнө орсон да яг. Салют буудалж явах тэр агшинд л орж ирсэн дээ ер нь. За тэгэхээр ер нь 17 он бол Хосогийн хувьд маш их ажил амжилтаар 4 он баах нь ер нь харагдсан байна. За уучлаарай. Чидээр хатсан явж байна. 2016 он ер нь Хосогийн хувьд за урлагч гэлтгүй ер нь одоо чиний амьдрал тэгэхээр ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрөв. Одоо ингээд дүгнэхэд 2016 онд бол ер нь ололт амжилтууд их байсан. Сайхан шин санаанууд орж ирсэн. Ер нь уран бүтээлийн тал дээр, амьдралын тал дээр бол бас сайхан юмуд байна тий. Тэгээд яг 16 оны сүүлийн 10 хоногт би цоо шингэн дуугаа үлгийдэж авсан. Тэрээс миний бас хамгийн том ололт юм болов. 16 онд орж ирсэн шин санаанууд 17 онд бол ерөөс хэрэгжүүлээ явчих байх тийм ээ. Тий одоо ер нь энэ сардаа багтаагаад хэрэгжүүлээ явчих санаатай байгаа. Одоо л уран бүтээлүүдээр бол бөмбөгтнөөлөгдсөн байгаа юу? Тэгнэл гисэн байна. Шин дуугаа үзэгчтэй бас танилцуулаач. Хөгжмийн зохиолч Шүлэг те хэрхэн бүтсэн. Тий одоо нөө дуу бүтсэн төөх гэдэг шиг. Яг ер нь 9 сард юм уу да анх дууны санаа орж ирээд би ч ер нь хийхгүй бол одоо оройтлаа гэдэг санаа орж ирээ. Тэгээд явсараагаад амжсараагаад манай дуучин Экүл гэдэг дуучин байдаг. Сайхан дуучин байдаг. Түүний эхнэр Ганц Цэг гэдэг хч маань байдаг. Тэгээд Ганц Цэг хч маань шүлгээр бүтсэн. Тэгээд миний одоо My Voice наадамд оролцож байхад амьд хөгжмийн маань ард хөгжсөн төгөлдөр урж залуу байдаг. Соёл урлагийн их сургуулийн концерт мастерын анги одоо 3 дахь курсын оюутан. Тэр залуугийн хөгжим. Тэгээд нэг сайхан дуу бүтсэн байгаа. Гоодал гэдэг нэртэй дуу бүтсэн. Тэгээд бид гурван хамт уран бүтээл 12 сарын 22-нд мэндэлсэн. Тэгээд ерөнхийдөө үзэгчдэд одоо хүрэхэд нь 12 сарын 29-нд би яг засалтаа ер зөвхөн фэйсбүүкээр засаж эхэлсэн. Хамдалт нь хэр байна? Одоохондоо бол нэг айхтар би юу яагааг байгаа. Яг тэр үед чинь хүмүүс чи баярлаад одоо зураг телевизүүд рүү юу шинэ уран бүтээл мантаад байжсэн багтаа тийм баг. Тийм хүмүүс тийм болохоор би бас нэг сард одоо яг энэ амралтын үеэр нь төлхөө явуулъя гээ. Тэгээд бүүстэл ч амжааг байгаа ерөнхийдөө. Тэгээ одоо л телевизүүд дээр өгөөд одоо л фильм дээр өгч явж байгаа. Тэгтээ бас гайгүй YouTube дээр нэг хүмүүс нь байлээ бас. 12 сарын 22 гэхээр айгу бэлэг дэмбэрэлтэй санагдаж байна л да. За Хосоо маань Гран При болоод бас жил гаруугийн дараа уран бүтээл дээр гэж орсон байж штэ. Тэгэхээр жил гаруугийн дараа уран бүтээл дээргээд орохдоо нар ирэх өдөртөө хамт уран бүтээлээр шинээр эхлэн гэдэг бол ерөөсөө тэгээд цаашдаа нартай хамт амжилттай байгаад ах юм байгаа үстэй. Тэр тэгж бодолцож 22-нд юу н гаргасан уу? Тэгэл таарцсан уу? Яг тэгээд таарцсан. Тэрнээс бол бодлогын чанар л явагдаагүй. Эргээд My Voice наадам руугаа оръё гэж бодлоо. Хосоогийн хувьд дуучин ерөөсөө л яг л дуучин болно л гэж бодсон байсан уу? Эсвэл My Voice наадамд оролцоод за би ерөөсөө энэ замаар явъя гэсэн сонголтыг хийсэн. Би угаасаа багасаа л дуучин болъё гэсэн хүсэлтэй байсан. Тийм өрөөдөлтэй байсан. Тэгээд ер нь багын л тийм урлагийн амьдралд өссөн хөхөд. Тэгээд 2010 онд соёл урлагийн их сургуульд орж ирсэн. Эстрадын дуулаач ангид. Тэгээд 2015 онд яг My Voice орж явах жилдээ төгсөж ирсэн. Эстрадын дуулаач мэргэжлэр төгсөж ирсэн. Одоо яг энэ pop чиглэлээр дуулж байгаа rock pop-ын ертөнцид маш олон дуучид байна шүү дээ, эрэгтэй, эмэгтэй. Яг энэ дотроос одоо Хосоогийн орон зай гэдэг юм уу, Хосоогийн өөрийгөө одоо бусдад таниулах тэр өвөрмөц өнгө төрх дуу хоолой юу ах вэ? За одоо тэгээ намайг яаж хэлэхгүй дээ.
Тэр бол тэгээд Тасдаг хоол яванда тэгээд мэдэгдэх байлгүй дээ. Тэгээд удахгүй энэ ямар ч 2017 онд бол маш их хэмээх гэсэн төлөвлөгөөнүүд гаргах баг сүүлч юу авах те дунд үед баг цомгтой болчих болов гэсэн бодолтой байгаа. Ямар ч энэ ондоо багтаа. Тийм энэ ондоо багтаад. 16 оныг яагаад баг зэрэг нам жим өнгөрөөсөн бэ? Тэрэн дээр бас Хэн нэг нь нөлөөлвөө. үгүй ээ. Зөвхөн бодол байсан юм ээ. Жижигхэн бодол байсан. Тэгээд яг тэрийг яагаад тиймэрхүү юм болцсон. Тэгэл одоо 17 он арай л өөрөөр ирэх чинь надад сайхан ололтууд ирж байгаа баг. Хосоог бол ер нь үзэгчид My Voice наадмын Grand Prix гэдгээр нь илүүтэй таньдаг тийм ээ. Тэгэхээр My Voice гэдэг наадамд яагаад орох болсон юм бэ? Тэгээд одоо яад энэ оролцож байгаад явах мэдээж шат дахих тусам дуучнаас бол уур чадварыг илүүтэйгээр шаардж исэн баг. Чиний хувьд хэр ихтгэлтэй байсан? Grand Prix болдог тэр өдөр бол мэдээж яг чиний хувьд бол бүр илт давуу бут авч исэн шүү дээ. Тий, яг Grand Prix одоо гала тоглолт болдог өдөр бол би за хийдгээл хий одоо тэгээд нэгэнт одоо өнгөрсөн амьдрал биеэ сул тавь гэдэг шиг. Хийдгээл хийгээл дуулдгаа дуулаад ямар ч нээс өөрийнхөө хэмжээнд үзүүлээл гараа гэж утсан. Тэгээд тайзан дээр гараад ямлсан хийдгээ хийсэн. Тэгээд тайзны ард орцсон хахад бусад оролцогч найзуудаа хараад байж хаад за ямар ч нээсэн байгаа хаа л гэж бодож ирсэн. Тэр дууг тэгж дуулах тэр санаа хинийх байсан юм бэ? Хөгжмийн найруулгын хин хийсэн. Миний өөрийнх байсан. Вау. Тэрийг болохоор би юу яасан юм аа? Бид нар чи бас сар гарын хугацаа байсан шүү дээ. Бэлтгэхэд яг гала тоглолт болоход. Тэгээд бид нар чинь бүгдээрээ нийлээд нөө бүжгийн бэлтгэлдээ орцсон энэдрийгээл бүгдээрээ явж байсан. Тэгэхэд би яг дуугаа өгөөрэй л гээд манай найруулагчид хэлээлсэн юу гэж телевизийн найруулагчид. Тэгээд би ерөөсөө дуу олддгоо. Тэгээд YouTube интернет хайгаад балхаж байгаа нэг номнууд My Songs номыг үзээл. Тэгээ байж ягаад ч чамаагаа оллоо гэж зүгээр нэр нь надад ороод ирсэн байхгүй. Дуу нь биш зүгээр нэр. Уусаа яг хайжсэн чи хайж ирсэн тий. Тэнгүүт нь за ер нь энийг өгчээгээд би бэлдээчгүй байхдаа найруулагчдаа дуугаа өгөөд. Тэгээд яг 10 хоног бодсон юм. За яаж дуулах вэ энэ дууг? Нэг нь сонгосон юм чинь гээд яаж дуулах вэ 10 хоног бэлдээд яг 5 хоног бэлдээл. 10 хоног юу яагаад бодоод 5 хоног бэлдээд орж ирсэн. За ер нь бол бодох бясалгах гэдэг юм уу бэлтгэл ажилдаа маш их цаг авдаг юм байна шүү дээ. Хосоог 16 оны туршид бодож бэлтгэсэн одоо 17 онд тэрийг гаргах нь тий. Ерөөсөө яг л уран бүтээлийнх нь одоо зам нь тий өөрийнх нь явдаг зам нь ийм юм байна л да. Тэгээд чамаг боллоо бол яхаа аргагүй тэр үдэш бол уртын дуутай. За дээрэс нь рэптэй тий. Тагийн хажуу сууж ирсэн. Орилол босоо авчихсан шүү дээ. Чиний улаан фэн шүү. Йоо, за гоода тэгээ шинэ уран бүтээл гарсан байна. Надад бол хурдан сонсомоор санагдаад байна л да. Нэр нь хүртэл бас их өрөмөцсөн тий. Гоодайл. Тэгээд сонссон л да ер нь бол уран бүтээлийг нь сонссон. Тэгээд бас л Хосоогийн яг л нөгөө нэг гоё тийм хөнгөнсөн хоолой гоё уран бүтээл болсон байлээ. Тий, би эхнийхээ дууг уг нь жоохон хөнгөн хий гэж бодож ирсэн. Жоохон темптэй цоглог дуу хий гэж бодож ирсэн. Тэгээд яагаад ч юм тэр хүлээндээ солигдоо жоохон уянгийн дуу дуулчвал яа тийм бол гэсэн. Бас чамаагаа олсон байна л да тий. Тэгээд Хосоогийн бүтээлүүд ер нь өөрийг нь лотоод байд юм аа дуучныгаа. Гинт төрчдөг. За тэгвэл одоо үзэгчдтэй анхны уран бүтээлийн талаар бид нар маш их ярьлаа. За Хосоогийн 2017 онд их шинэ уран бүтээлийн талаар ярьлаа. Тэгэхээр анхны уран бүтээлээ нэвтрүүлэхэд төгсгөл сонсох уу? Тэгээ. Тэсэн ядан хүлээж гин гэж. За тайз билээ. Үзүүлээд. Ер нь гэхдээ яхав анхны уран бүтээл уянгийн темптэй ихэлсэн л болохоос цаашдаа бол мэдээж жанрууд нь өөрчлөгдөд явах бах тийм ээ. Өөрчлөгдөн. Би бас гэхдээ юу штэ. Нэг тийм баригдмал бол биш үү? Баригдмал бол биш штэ. Одоо яг нууцлаг хэвээрээ үлддэг л дээ. Гэхдээ яг ярихад бол араас бол мэдээж дандаа өөр жанрын дунд орж ирэх байх гэж бодож байгаа. Тийм гол нь хипхоп орцсон. Мэдгүй гэж байгаа. Тэг юм яаж мэдхүү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа My Voice наадмын Grand Prix шагналт дуучин Хос хоёрын цоо шинэх уран бүтээл болох Гоодайл хэмээх уран бүтээлийг нь хамтдаа хүлээж авсан.
чамайг ширтсэнийг ялдамхан уруулыг чинь хүснээ буанзаар эрхэмсэг харцны чинь өмнө ингийн байсан ч хамаагүй хонгор минь чамд дурлсныг үсгэн үсийг чинь задасныг онцоо инхричихэн өмнө ингийн үлцэж хамаагүй дурдад бис хурсч чамайг голж харсаа дуугийн дэрэг дүүрчин өнгөрхий хүсээгүй модерн дурлал бис хурсч чамайг олж харсаа дуугийн дэрэг дүүрчин өнгөрхий хүсээгүй чамд хүрнэ. Вау. Яа. Баярлалаа. Хосоо яг ингээд нөгөө сонсоодсэн чинь Никтоны баачка ахтаж яхаа ижлэн холоотой юу үгүй юу? Хүмүүс ер нь тэгж хэлжсэн үү? Өө их сонссоо. Өө тэгвэл яг гац би ч бас тэгж бодоогүй юм байна. За баярлалаа. Ямар ч тач гайхалтай сайхан уран бүтээл мэндэлсэн байна. Хосоод бие биендээ зориулмаар. Тэгээ далавчгүй ч гэсэн нисэд хүрнэ гэж хосоо далавчгүй ч гэсэн нисэд хүрэхийг хүсэж байгаа хүн бий юу? Байгаа. За. За баярлалаа. Тэгээ үзэгчдэд маань бас шинэ уран бүтээл таалагдсан байх гэж бодож байна. Үнэхээр нэвтрүүлгийг маань маш сайхан уран бүтээлээр жаргаалаа. Баярлалаа хосоо. Тэгэд энэ уран бүтээл бол хосоогийн маань дөнгөж эхэлнэ гэж байгаа. Эхлэл нь бол мэдээж маш хүчтэй маш сайхан уран бүтээл байна. Үзэгчд маань ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн хосоодоо маш их баярлалаа. Мэдээж цаас энд ондоо багтаад бол маш олон уран бүтээлүүдийг хийнэ гэж төлөвлөсөн гэсэн бүхий л одоо төлөвлөсөн ажилд нь өнөөс өндөр амжилтыг хүсье.
Маш их баярлалаа. Телевизэн зугаа та бүхэндээ бас сайхан амраарай гэж хэлмээр байна. Хоёр хөтлөгчтэй мөн UBS телевизэн хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. За, цомгийн баяраар эргээд уулзъя. Тэгээ. За баяртай үзэгчдээ City Night нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх 5 гарагт эргээд уулзъя. Түр баяртай. Сайхан амраарай.